Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмийн эрчим хүч ус хангамжийн 1-р анги үзүүлж байна. Энэ их айлын тулган дахь галыг сахиж хэрэглэгч үйлчлүүлэгчтэй ус цахилгааны найдвартай их усүрээр тасралтгүй жигд хангах хариуцлагатай албыг залгуулж байдаг тус байгууллагыг анх 1967 оны 9-р сард хурлдсан Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмийн ерөнхий хорооны хурлаас эрчим хүч ус хангамжийн бие даасан аж ахуй байгуулан татах эсгүүдийн харьяанаас гаргахаар шийдвэрлэжээ. Улаанбаатар төмөр замын даргын 1967 оны 11-р сарын 11-ний өдрийн А294 тоо тушаал гарч 1968 оны 1-р сарын 1-ээс бие даасан баланстай аж ахуй болон зохион байгуулагдсан байна. За манай байгууллага Улаанбаатар төмөр замын эрчим хүч усан хэмжээний 1-р анги маань хойд хилээс агуу цэвэрлэг хүртэлх төмөр замын байгууламж төхөөрөмжийг цахилгаан эрчим хүч, ундны цэвэр усаар хангах үйл ажиллагааг тасралтгүй явуулж ажилтдаг. За дээр нь бид нар хэрэглэгчийн 400 гаруй трансформаторын дэд станц шогом сүлжээнд засвар үйлчилгээ мөнгө хийж ажилтдаг. За жилдээ нэг 100 гаруй сая киловатт цаг цахилгаан эрчим хүчний борлуулалт хийдэг ийм аж ахуй байна. Бид сүүлийн үед энэ үйл ажиллагаанд олон улсын стандартын тогтолцоо ISO 9001, 45001, 14001 гэсэн стандартуудыг хэрэгжүүлэх тухай замын даргын шийдвэрийн дагуу стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За 9001, 45001 стандартыг баталгаажуултыг 2024 оны 12 сарын 6-ны өдөр бол хүлээж аваад байна. За удахгүй бид 2025 онд 14001 стандартыг нэвтрүүлэхээр ажилланаа. Эрчим хүч ус хангамжийн 1-р анги нь Монгол улсын хойд хил Тавтын боостоос эхлэн агуйд зүрлэг хүртэлх гол төмөр зам, Эрдэнэт шарын гол, Багнуурын салбар төмөр замын дагуух, Сэлэнг, Дархан уул, Орхон, Төв аймаг зэрэг 4 аймаг, нийслэл Улаанбаатар хотын Сонгон хайрхан өртөө, Баян гол, Баян зүрх, Налаах, Баг хангай, Багнуур дүүргийн төмөр замын технологийн 47, зөрлөг замын хэсэг, Гүүр, Гарам, Сум, суурин газруудын 1523 үйлдвэр аж ахуй нэгж 15130 айл өрхийг цахилгаан эрчим хүч усаар хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулж байна. Цахилгааны аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэйгээр цахилгаан түгээх, цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах, 1.1-ээс 5 мегаваттын эрчим хүчний их усүр барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулах, дагалдах ажил үйлчилгээг явуулах, 1.4-өөс 15 кВт хүртэлх цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулах, дагалдах ажил үйлчилгээ явуулж цахилгааны 1 ба 3 фазын тоолуур шалгаж тохируулах, угсарт суйрлуулах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Дүүнчлэн усны аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүрээнд ус хангамж ариутгах татваргын гол шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт, суурин газрын ус хангамж, худаг ус түгээх цэгийн ашиглалт, засвар үйлчилгээ, зөөврийн ус хангамжийн тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаагаа явуулдаг. Ийхүү эрчим хүч ус хангамжийн 1-р анги нь Улаанбаатар хотод төвлөрөн Сүхбаатар, Дархан, Зүүн хараа, Мандал, Улаанбаатар, Амгалан, Баг хангайг түшгэлсэн ашиглалтын 7 хэсэг, туслах үйлдвэрийн 3 цех, туршилт баталгаажуулалтын 1 цех, хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлсээр байна. Улаанбаатар төмөр замын даргын баталсан орон тооны дагуу нийт 192 ажиллагчдаагаас цахилгааны аж ахуйд 153, усны аж ахуйд 37, туслах үйлдвэрлэлд 2 ажилтнтайгаар алд тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүч усаар тасралтгүй найдвартай хангах ажлыг хийж гүйцэтгэж байна. Цахилгааны аж ахуйн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хувьд трансформаторын дэд станц өөрийн 280, гадны 454 иж бүрэн дэд станц, 6-10 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам 1409 км, 1.4 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам 365 км, 6-10 кВт-ийн цахилгаан дамжуулах кабель шугам 120.7 км, 1.4 кВт-ийн кабель шугам 196.1 км тус бүрийн ашиглалтыг хариуцсан ажилдаг бол усны аж ахуйн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн хувьд гүний өрөмбөмбөл 75 иж бүрэн худаг, усны шахуургын 8 иж бүрэн станц, нийт 33.9 км усны шугам сүлжээ, 5 иж бүрэн усан сан тус бүрийн ашиглалтыг хариуцсан ажиллаж байна.
Цахилгаан эрчим хүчний авалт борлуулалт жилээр 113 сая 696 мянган кВт цаг эрчим хүч худалдан авч 103 сая 944 мянган кВт цаг эрчим хүч борлуулж байна. За манай хамт олон сүүлийн үед бүх төрлийн эрсдлийн үнэлгээг хийж байна. Байгууламж төхөөрөмжийн эрсдлийн наривчлсан үнэлгээг бид хийгээд за эх жилүүдэд хийх хөтөлбөр төсөл хөтөлбөрүүдээ бас боловсруулад зохих удирдлагуудаа хөрвүүлээд байна. Усаар 275 мянган метр кубыг олборлож 256 мянган метр куб борлуулж байна. Энэхүү Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаа тасралтгүй жигд найдвартай ажиллахад төмөр замын байгууллагын алба нэгж бүхэн түүний дотроос эрчим хүч ус хангамжийн 1-р ангийн жигд тасралтгүй өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй үйл ажиллагаа үүнийг гардан зохион байгуулж чанартай гүйцэтгэж буй мэрэгжлийн боловсон хүчин хамт олонны үүрэг хариуцлага татах ачаа улам бүр жин дарж байдаг.